Та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. За тэгэхээр би нөгөөнийг мацлын талаар судлаад байгаа штэ. За тэгээд ерөөхдөө судалсан юмнууд маань за би хуудсуудаа тоолъё. 1 2 за бараг ингээд 6 гаруй хуудас бичсэн байна. Нэг бичсэн байна. За тэгээд нэг амар хөөрхөн мэдээллийг хүслээ. За тэр мэдээлэл нь болохоор Мазалай маань зуны уйл хаврын уйлрал хармаг жимсийг идэх юм бол одоо хүмүүс чи архиугаа согтдоо штэ. Тэмтэй л согтдیں байна амар хөөрхөн инээтэй. За ер нь бол миний хувьд Мазалайг аврахын тулд хармаг жимсийг олноор нь тариад зэрлэг байгальд тавих юм бол Мазалай идээд өсөж магадгүй гэж би бодож байна өөрийнхөө зүгээс. За тэгээд бити хороогоо дээ. Ингээ хороогоо байгаа штеп. За би та нарт юм үргэх юм бол энэ хамгийн сүүлд зургийг оруулчих. Тэгээд ер нь бол 66% нь хүмүүст ингээд алуулсан харамсалтай явдал байсан. За Мазалайг хамгаалах байгууллага гээд миний хайж уснаар 2 байгууллага байсан. За байгууллага нь болохоор Мама гэн ТББ Мазалайг аврах нь бидний алхам гэсэн тийм байгууллага байсан. Өөрөөтэй байгууллага байсан. За Мазалай гэсэн нэртэй байгууллага байсан. За би та нарт нэгэн мэдээлэл хүргэх манайла. За лагшин тунгалаг хармаг жимсний шүүс лагшин тунгалаг эрүүл мэндийн ундаа хармаг жимсний шүүс гэж ихээр худалдаалагдаж эхэлсэн. За тэгээ үүнээс олж Мазалай бас цөөрөх бас шалтгаан болоод байгаамаа. За тэгээд би бол ингэж бодож байгаа. За тэгээд Мазалайгаа хайрлаж хамгаалъя, өсгөе, үржүүлье гэж одоо жишээлбэл 20 хэдхэн байгаа амьтныг 125 болгож чадсан хүмүүс ахгүй юу? Хүн төрлөختөн. Тэгэхээр энэ устдаж үгүй болж байгаа Мазалайг ингээд аварья, өсгөё, үржүүлье. Одоо энэ амьтан ингээл босчих юм бол дэлхийн ертөнд дахиад үүсэхгүй байх магадлал өндөртэй. Тэгээд үүсэхгүй байж магадгүй хизээч байхгүй юм шиг болж магадгүй болохоор за тэгээд энэ хэлж байна. За тэгээд баяр таа.